За эзний өдрийн мэнд сайхан амарсан уу? Өнөөдөр ирсэн цуглаан дээр ирсэн та нартаа маш их баярлалаа. Шинэхэн зааланда. Ер нь заалны үйл ажиллагаа ер нь эхэлж гэнэ гэж бодоорой. Бид нар шалнаасаа эхэлсэн. Одоо эх 7 хоногт тайз руугаа орно. Тэгээд бэлтааж, хан ингээд бүгдийг хийгээд ирэхээр одоо бүх зүйлд гар хүрэх шаардлагатай болдог. Тийм үү? Тэгээд та нар минь залбираарай. Тэгээд та нарынхаа өргөл, хандив, үйлчлэлд маш их баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт зарлаад бас заалны засварын ажлын төлөө өргөл авч эхэлсэн. Тэгээ хүмүүс өргөсөөр байгаа. Тэдгээр өргөж байгаа хүмүүсийн гарын үлсийг бурхан өрөөх болох тухай бид нар гэр орноо барьж байгуулж байна. Бид нар гэр орноо засаж одоо шинчилж байна. Энэ болгон маш ойлгомжтой, маш тодорхой зүйл. Бид нар дахиад одоо хичнээн олон жилийн турш эндээ үйл ажиллагаагаа явуулж, эзний нэрийг алдаршуулж, тунхаглаж, бурхны үгнээс суралцаж, тийм үү, бие биендээ үйлчлэхийг эзэн мэдж байгаа, эзний төлөвлөгөө байгаа. Тийм учраас бүгдээрээ нөгөө бие засаад, гэрээ засаад, төрөө зас гэдэг шиг, тийм аль болох биднээс шалтгааллах зүйлсүүд байвал бид оролцсон хэвээрээ үйлчлэх зүрх сэтгэлтэй байсан хэвээрээ л байх юм. Амен. Бурхны төлөвлөгөө өөрчлөгдөөгүй шүү дээ. Бурхан анх хүн төрлөختнийг төлөвлөхдөө өөрсдийн дүр төрхөөр бид хүнийг бүтээгээд, хүнийг бүтээсэн, хүнийг маш ихээр хайрлаж, тийм үү, бурхан биднийг үржээрээ, олшроороо, өнөр оловлаа болоороо, энэ дэлхийг дүүргээрээ, энэ дэлхий дээр байгаа зүйлсийг эзэмшээрэй гэсэн болгон яг одоо ч гэсэн хിവэр хэдийгээр хүн төрлөختөн өөдгүү зан гаргаж, гим нүгэлдээ хутгалж, өчнөөн олон одоо янз бүрийн зүйлсийг хийж ирсэн боловч тэрний хамгийн аимшигтай нь Христийг Бурхны цорын ганц хүүгд цовдлсон. Бурхны цорын ганц хүүгд цовдолж маш аимшигтайгаар яргалж, тамлаж, Бурхны хүүгд доримжилж, тийм үү, түүнийг одоо загалмаа дээр өлгөхөд тэнд олон хүмүүс одоо баярлаж, цовдол гэж хашгирч ирсэн. Энэ түүх Библиэл дээр байна. Тэгэхэд Бурхан санаагаа өөрчилсөн үү? Ааха, та нар ингэж байгаа юу те? Та нар муусаач бол та нарт үер багтсан байна л да. Одоо миний хүүгд цовдлоо юу та нар? Одоо та нарт Тэнгэрээс гал буулгаахыг гэсэн үү? Үгүй ээ. Бурхны анхны төлөвлөгөө ерөөсөө ч өөрчлөгдөв. Биднийг хайрлсан, биднийг дуудсан, биднийг сонгосон, одоо хүртэл биднийг авралт урайлдаг, биднийг итгэхийг Бурхан хүсдэг. Энэ төлөвлөгөө нь яг хിവэр. Тэр чүтгээл яваад бүх бүтээлүүдэд тунхаглаараа илгээг дээрээ гэсэн тэр зорилго ч гэсэн бидний амьдралын зорилго хിവэрэл баг. Амен. Тийм учраас Бурхан хувирдаггүй шүү дээ. Хүмүүс л хувирдаг байхгүй. Хүмүүс л өөдгүү зан гаргадаг. Харин эзэн Бурханд тийм зан чанар байхгүй. Тэр цорын ганц хүүгээ алуулсан. Тэр цорын ганц хүүгээ цаазлуулсан. Хинээр гэж өөрийнхөө бүтээсэн хүмүүсээр. Гэхдээ түүний эцгийн зүрх сэтгэл өнөөдрийн хүртэл үрд мөхөд яг л хിവэр. Заримдаа бид нар Бурханд гоморхох гээд байдаг тийм үү? Яагаад тэгж байгаа, яагаад ингэж байгаа? Тэрэнд өгсөн атлаа надад өгсөнгүй. Тэрний залбирал хариултаа авсан атал би өнөөдрийн хүртэл ингээд учрыг олохгүй бол эцэст нь бүр төөрөөд та юу н байгаа мó үгүй мó тухай бодож эргэлзэж эхэлдэг. Гэтэл тийм биш. Бурхан заавал бидэнд харагдах албагүй. Заавал бидэнтэй ярих тэр үүрэггүй. Харин Бурхан хэрхэн өөрийг нь таньж мэдэх арга замуудыг Библиэрээ дамжуулаад болон өнөөдрийн бидний амьдарч байгаа орчин нөхцлөөр үйл явдлуудаар дамжуулаад Бурхан аль хэдийн бидэнд хэлээд өгсөн. Маш олон арга замуудаар Бурхан өнөөдөр өөрийгөө бидэнд илчилдэг. Түүний нэр дурддахгүй байсан ч гэсэн, түүний дүр төрхийг бид нар харахгүй байсан ч гэсэн, бүх зүйлсийн ард Бурхан байгаа гэдэг дэндүү ойлгомжтой ийм теологи, ийм ойлголт бидэнд байдаг учраас бид өөрсдөө тайлбарлаж чадахгүй ч гэсэн бидний зүрх сэтгэлийн гүнд бичигдсэн байдаг учраас бид нар энэ чинь олоолаа цуглаж байгаа. Ямар их хүмүүс өөр юм хийж болно шүү. Амралтынхаа ганц 2 өдөр агаар салхинд гарч болно, хөдөө орон нутагт аялж болно. Одоо ах トゥ найс нөхдөөр хамт нөхөрлөж болно. Эсвэл унтаж болно. Гэтэл өнөөдөр бид энэ цуглаж байгаа нь бидний зүрх сэтгэлийн мухарт гүнд чи бол бүтээл, чи бүтээгдсэн, чи сонгогдсон, чи дуудагдсан, чи хайрлагдсан. Чиний төлөө маш агуу төлөвлөгөө надад байгаа гэсэн энэ үгсүүдийг магадгүй бид яг бичиж эсвэл амаараа ярьж чадахгүй ч гэсэн зүрхэнд минь аль хэдийн өгөгдөл болоод өгөгдсөн учраас бид нар чуулгандаа ирдэг юм аа. Бурхан биднийг ирээрэй гэсэн.
Бурхан биднийг оролцоорой гэсэн. Бурхан биднийг сонирхоорой гэсэн. Бурхан биднийг хамтдаа цуглаарай гэсэн. Амен. Өнөөдөр би та бүхэнтэй Эстер гэдэг номноос хуваалцмаар байна. Эстерийн тухай түүхийг сонсч байсан хүн байвал гараа өргөхгүй. Бараг л бүгдээрээ мэдээж итгэгч хүмүүс бүгдээрээ мэднэ. Эстер хатан гэж ярьдаг тийм. Өнгөрсөн удаад би Рут гэж харь үндэстэн эмэгтэйн тухай ярьж байсан. Есүс Христийн угийн бичигт нэр нь бичигдсэн. Тэр эмэгтэйчүүдийн нэг Рут. Өнөөдөр би бас Эстерийн тухай. Эстер бол еврей, юудэ эмэгтэй байгаа. Харин Рут бол еврей, юудэ биш хэрнээ тэр Давид хааны элен цэмээ болж түүний угшлаас түүний удмаас Давид хаан төрсөн улмаар Давид хаан явсараад Есүс Христийн бас өвөг дээдсүүд болж ингэж түүх бичигдсэн байдаг. Амен. Эстер хатан гэхээр бид нар дуртай. Харин гэхдээ бидний хичнээн энэ номын 10 бүлгийг бүгдээр ингэ уншсан байт юм болоо. 10 бүлэгтээ Эстер гэдэг ном хуучин гэрээний маш гайхалтай түүх болон Библиэд байдаг. Бид нар энэ Эстер гэдэг нэрийг сонсохдоо эсвэл бие биендээ Эстер гэдэг Библийн нэр өгөхдөө өөрөө энэ нэрийг сонгохдоо бид нар маш дуртай байдаг. Гэтэл түүхийг бид нар мэдгүй. Юу туулсан бэ энэ Эстер гэдэг хүн чинь? Энэ Эстер гэдэг охин чинь, энэ эмэгтэй чинь юу туулсан? Ямар зовлон бэрхшээлийг амссан? Эцэст нь Бурхан хэрхэн түүнийг болон түүний үеэл ахыг Мордехай гэж өргөж авсан охин Мордехайгийн өргөж авсан эцэг их нас барсан учраас авга ахыхаа охиныг өргөж авсан байхгүй энэ Бенамин овгийн юудэ хүн Иерусалимаас олзлогдож Персийн хаант улсад хүргэгдэн ирсэн Бабилоны хаанчлалын үеэр Бабилоны буулчлалын үеэр гэх мэтчлэн энэ номыг бид нар унших юм бол энэ номыг уншихдаа бид нар Эстер ямар агуу вэ? Мордехай ямар сайн хүн бэ? Тэр Ахашвирош гэдэг хаан чи ямар уваагүй хаан бэ? Тэр Амелекчүүдийн удам Хамаан гэдэг чи ёстой хор хутгагч байна гэж ингэж кино үзэж байгаа аятаа бид нар ойлгохоос илүү давсан зүйл бол Бурхан хэрхэн яаж ажилддаг юм бэ гэдгийг ойлгох нь бидний зорилго байна. Бурхан яаж ажилддаг юм? Өнөөдөр энд Бурханыг харсан хүн байхгүй. Библиэд хүртэл хэлэхдээ Бурханыг харсан хүн байхгүй гэж хэлсэн. Өнөөдөр энд Бурханыг харсан хүн, эсвэл Бурхантай ярилцсан хүн, эсвэл Бурханы дуу хоолойгоор сонссон гэдэг хүн хэр олон байд юм бол байхыг үгүйсэхгүй. Хүмүүсийн гэрчлэлд би итгэдэг. Зарим хүмүүс хэлж идэг, ярьж идэг, үзэгдэл үзлээ. Ийм дуу хоолой сонслоо, Бурхан зүүдэнд ирлээ. Тэрэнд итгэхгүй байх надад шалтгаан байхгүй. Бидний хэндэн ч тийм шалтгаан байх ёсгүй. Гэхдээ Эстер номын онцлогийг би та бүхэнд өнөөдөр эхнээс нь хэлж өгч байна. Эстер ном дээр Бурхан гэдэг үг гарахгүй. Та 10 дугаар бүлгийн 10 бүлгийг ингээд та уншаад үзээрэй. Бурхан хэллээ, Бурхан айлдлаа, Бурхан тушаалаа, Бурхан санууллаа гэдэг үг өгүүлбэрийг та Эстер номноос олж харахгүй. Инглээ гэдэг нь энэ Эстер гэдэг эмэгтэй цаг үед яг энэ боолчлогдож исэн еврейчүүд, юудэйчүүд, израильчүүд боолчлогдож исэн энэ цаг үед Бурхан алга болсон гэсэн үг огтхон ч биш. Бурхан бүхий л цаг үед байсан. Байгаа. Тэр байсаар байх болно амин. Тэр яг одоо ч гэсэн бидний дунд байгаа. Бидэнтэй хамт байгаа. Өнөөдөр энэ өрөө танхимд агаараар амьсгалж байгаа гэдэгтээ итгэдэг хүн байвал гараа өргөхгүй юу? Агаар та амьсгалж гэнэ үү? Гэртээ очиод яг энэ агаараар амьсгална гэж бодож байгаа хүн байвал гараа өргөхгүй юу? Маргааштай гадагшаа яваад Америкт очиод энэ агаараар амьсгалах хүн байвал гараа өргөхгүй. Бурхан тэгвэл энэс чинь илүү бодтой байгаа. Амин. Маргааш өглөө нар гарна гэж бодож байгаа. За бүрхэг байж болно. Гэхдээ маргааш өглөө нар мандна гэж гараа итгэж байгаа хүн байвал гараа өргөхгүй. Яг үүнтэй чи адилхан бодтой зүйл бол Бурхан байгаа юм аа. Яагаад бид нар Бурхан байхгүй гэж бодоод маргааш нар гарна гэж бид нар итгэх гээд байна. Эстер Есүс Христийг ирэхээс 500 жилийн өмнө Израильчууд цөллөг Египтийн буучлалоос гарснаас хойш 800-аас 1000 жилийн хойно яг энэ цаг үед Эстер гэдэг эмэгтэй, Эстер гэдэг охин еврей удамтай ядуу үнчин боол охин амьдарч байсан. Мэдээж ядуу боолууд юм чи ядуу. Эцэг их нас сурцсан болохоор үнчин. Тийм үү тэр өргүүлсэн. Өргөж авахта үеэл ах нь буюу авга ахыхаа охиныг өргөж авсан Бенамин овгийн юудэ хүн олзлогдож ирсэн Мордехай гэж хүн баг. За яг энэ үед Персийн хаант улс, Перс гэдэг улс хаантай, Перс гэдэг улс олон ийм эзэмшил өмчилсөн
газар нутагтай. Өөрөөр хэлбэл Эстер номын 1-р бүлэг бидэнд юу гэж эхэлдэг вэ гэхээр Ахишвирош гэдэг хаан Энтихкээс Этиоп хүртэл 127 аймгийг захирдаг байваа гэсэн. Бүгд 127 аймаг гэж хэлэхгүй юу? Монгол улс эдийн аймагтай. 21 аймагтай. Тийм үү? Гэтэл зүгээр л бүдүүлгээр ингээд тооцоолох гээд үзье л. Гэтэл хичнээн Монгол улс яг Энтихкээс Этиоп гэхээр нөгөө ойрох доорнтыг барагшихуу ингээл те бүхэлд нь магадгүй бага Азийн хэсгийг Этиоп гэдэг нь одоогийн өнөөгийн байршлаар бол Африкийн Этиопч хэдэн сая хүнтэй гэдэг үлээ. Нэг 120 сая хүнтэй ийм Этиоп Африкийн улс. Яг энэ улс маань тухайн үеийн Библиэд өгүүлснээр бол Энтихкээс Этиоп хүртэл 127 аймгийг нэгтгсэн ийм том хаант улсыг нэгэн хаан захирдаг байсан. Тухайн үеийн хаадууд ингээд ээлжлээл энэ аймагуудыг ингээд захирч байсан яг тэр үед нь Ахишвирош гэдэг хаан. Тэгээ энэ хаан яасан бэ гэхээр Эстер номын 1-р бүлэг дээр найр хийхээр шийдсэн баг. Бүгд хамтдаа найр гэж хэлье. Гоё үг хэлье. Найр, наадам, баяр хөөр. За энэ хаан бол ямар зорилгоор хийсэн бэ гэхээр зүгээр л зугаацаж цэнгэх зорилгоор. Зугаацаж цэнгэж өөрийгөө хичнээн мундаг хаан гэдгийг олонд таниулах, мэдүүлэх зорилгоор энэ 180 хоногийн найр та нар 180 хоног гэдэг чинь 6 сар штэ. Гэхдээ хүн яах вэ 3 хоног найрлж болно. 7 хоног найрлж болно. За бүр сар найрладаг байдаг тийм түүх бол би бодоод лавал миний ой санамжинд би уншиж байгаагүй, би сонсож байгаагүй юм байна. Бүтэн сар найрлав гэж. Гэтэл энэ хаан зүгээр өөрийгөө гайхуулахын тулд, өөрийнхөө хичнээн баян, ямар их ит баялагтай, ямар сайхан хатантай гэдгээ харуулахын тулд 180 хоног найрлаад эцэст нь ханахгүй дахиад 7 хоног сонгосон. Ингээд 187, 6 сар 7 хоног найрлсны 7 дахь өдөр нь тэр хаан за би та нарт хатнаараа гайхуулмаар байна. Хатнаа гайхуулмаар байна. Хатнаа та нарт авчирч үзүүлмээр байна. Мэдээж Вашти гэж хатан байсан. Персийн Ахишвирош хааны хатан Вашти гэдэг нэртэй гоо үзэсгэлэнгийн туйл болсон. Чухам зүгээр те. За мэдхгүй юу гэж хэлэх юм бэ? Библиэд хэлснээр бол гоо үзэсгэлэнтэй л гэсэн. Гоо үзэсгэлэнтэй ийм Вашти гэдэг нэртэй хатантай байсан. Түүнийгээ 7 дахь өдөр нь дуудаж авчруулах гэсэн боловч түшмдүүдээ тайгнуудаа явуулсан чинь Вашти хатан очихоос татгалцсан. Маш их зүрх зориг. Нэгдүгürt нөхөр нь дуудаж, нэгдүгürt хаан дуудаж, хаан зарлагдаад хүрээд ирээ гэж. Хааны зарлаг бол хууль байх хэвээр. Хоёрдугürt эр нөхөр нь дуудаж, тийм үү? Гуравдугürt хүн амьтанд цуглдсан байна тент чи хөөе. Хүнийг тэр тусмаа хаан хүнийг байдалд оруулж болохгүй очих ёстой гэтэл тэр татгалцсан. Ингээд хааны уур хилэн бадарч тэр хатныг өөрийнхөө зөвлгүүттэйгээ ярьж агаад зөвлгүүдээс нь нэг нь хаанд дараах үгийг хэлж байна. Хаа минь таны үгэнд орсонгүй. Таны хүндлэхгүй байна гэсэн үг ээ. Танд ер нь хайртай юм уу, хайргүй юм уу? Тэгээ таныг ер нь үл тоогоод байгаа юм биш үү? Та энэ хатныг болиул, буулга. Та чи хаан шүү дээ. Хаанаас ч энэс дутахгүй эсвэл энэс илүү ингээ хатан та буулгаж чадна шүү дээ. Тэгээд хамгийн гол нь энэ хүн чинь энэ 127 овг аймаг яс угсаа үндэстнүүдэд буруу үлгэр дүүрэлэл болно. Яг гэвэл эр нөхрүүдийнхээ үгэнд орохгүй байж болох юм байна гэдэг мессежийг шууд авна. Тийм учраас та энэ хатныг буулгаад сахилгачуулаад тэгээд бүр тэр битэл энүүгээр зогсохгүйгээр хууль цайз гаргангуудаа 127 аймаг руугаа тухайн үндэстний хил тэр соёлд нь орчуулад ингээд та юм зарлиг буулгаа. Тэгжээж эмэгтэй хүнийг нөхрөө сонсдог, нөхрийнхөө үгэнд ордог, далсан газар нь ил гарч далаасан газар нь далд ордог ийм болгомоор байна гэсэн. За тийм агуулгатай. Та нар уншаарай. Энэ 1-р бүлэг дээр гарч байгаа. Эстер номын 10 бүлэгтэй номын эхний бүлгүүд дээр гарч байгаа яг энэ түүх. Ахишвирош хаан хэрхэн найр наадам зугаа цэнгэл бүтэн 6 сарын турш хийсэн тухай. Дараа нь тэр Вашти хатнаа дуудсан. Хатан нэрсэнгүү, хатан ирээгүйгээ яах вэ гэд. Уул нь хаан хүн тийм үү? Энэ хааны тухай энэ номын бүх бүлгүүдээс харахаар маш олон удаа өөрийн тулгуугүй юм шиг загинж байгаа. Дандаа л хүмүүсээс асуусан яах уу, ийх үү, эсвэл шийдвэр гаргахдаа хин нэгэн хүний шийдвэрийг өөрийн шийдвэр болгоод ч гаргаж байгаа жишээ.
Ингээд Вашти хатныг хөөж явуулаад хатан байх эрхийг нь буулгаад болиулаад ингээд хаан одоо уур хилэн арай гайгүй намжаад ирэнгүүтээ одоо би яах вэ гэж бодож ирсэн. Тэнгүүд дахиад нөгөө зөвлөгч нар нэрэл за хаант маань одоо нөгөө юун төлөө 127 аймаг улс үндэстнийг захирж байгаа вэ? Одоо тэр болгоноос би галбар сайтай царай зүс үзэгсэлэнтэй онгон эмэгтэйчүүдийг сонгон шалгаруулахаар танд цуглуулж хуримтлуулж явчихрыг тэндээс та хатнаа сонгоо гэсэн. Үнэхээр хэцүү байхгүй. За одоо тухайн үеийн одоо тэр хаадуудын одоо Соломон хаан 300 ихнэр 600 татвар эмтэй байсан гэж бид нар ярьдаг тийм үү? Өнөөдөр бүү мэд бид нар тэр үед амьдарч байгаагүй. Өнөөдрийн тэр үеийн соёл өнөөдөр биднэрт байхгүй. Байх юм бол энэ юу болох вэ? Гэтэл яг л тийм зориг болсон баг. 127 аймагаас хамгийн одоо бие галбар тэгш царай зүс нь үзэсгэлэнтэй тэр онгон гэж байгаа шүү дээ. Онгон гэхээр тэр чинь нөхөрт хараагүй залуу баг тийм үү өсвөр одоо насандаа байгаа ч гэдэг юм уу. Яг ийм эмэгтэйчүүдийг хүчээр авчрах тухай. Харин яг энэ дунд нь Эстер түүний еврей нэр нь хин гэж Хадасса. Хадасса гэдэг еврей нэртэй харин Эстер гэдэг нэрээрээ одоо Персийн хааны энэ хааны хатан болсон Эстер гэдэг эмэгтэй түүх ингэж эхэлж. Тэр хаанаас гарал угшилтаа вэ гэхээр би түрүү хэлсэн. Одоо ах нь өргөж авсан. Ах нь бол цэвэр юудэ хүн, олцны хүн. Тухайн одоо Небухаднезар хааны үед бас онцлогдсон хүмүүстэй хамт Иерусалимаас ачигдаж ирсэн ийм одоо гарал үүсэлтэй гэр бүл байна. Тэгэд энэ охин тэр хааны олон одоо татвар им тэр гоо сайхны гоо үзэсгэлэнгүй гоо бүсгүүн тэмцээнд гэж хэлж болохоор өнөөгийн ойлголтоор бол гоо бүсгүүн тэмцээнд одоо сонгон шалгаруулалтанд орохоор мэдээж би бол одоо гоё нэрээр хэлж байгаа, орчин үеийн нэрээр хэлж байгаа. Тэр үед бол ерөөсөө энэ татвар имсүүдийг хэдэн зуугаар нь ингээд 127 аймагаас нэг эмэгтэйг авчрахад л эн чинь 100-аас дээш октод нөгөө аав ээжийнхаа өврөөс гэрээс холдож үзээгүй, гарч үзээгүй, тийм үү хүүхдэрээ байгаа, хүнтэй сууж үзээгүй. Тэгээ хүчээр ботлоод аваад ирж байгаа. Тэр дотор нь Эстер байсан. Ингээд хааны тэр хатан болох сонгон шалгаруулалт бол 1 жилийн турш 365 хоног тухайн одоо эмэгтэйг бэлтгэдэг. Бэлтгэхдээ тэр одоо гоо сайхан, хувцлалт, за тэр явдал гიშгэтл байдаг юм уу, үг хэл яриа ингээд бүх юмар нь ингэж бэлддэг. Ер нь одоо гоо бүсгүүн тэмцээнд оруулахын тулд одоо эмэгтэйчүүдийг өнөөгийн ойлголтоор бол хэрхэн яаж бэлддэггүй баг тэрнээс тутахгүй баг тэднээс одоо давуу тийм байдлаар 365 хоногийн турш Эстерийг бэлдсэн байна. Эстер болон бусад эмэгтэйчүүдийг. Тэгээд одоо хуваар нь болохоор тэр товлогдсон цаг хугацаа нь ирэхээр тэр эмэгтэйг хаанд авчирдаг, хаан таалах юм бол одоо тэр эмэгтэй сонгогдож таалахгүй бол тэр нь боол татвар юм одоо хിവэр үлддэг. Ийм тогтолцоотой байсан. Тэгээ Эстер яг энэ 365 хоног одоо тэр эмэгтэйчүүдийн өргөөнд байж түүнд одоо шивгчэнгүүд үйлчилж ингэсэг түрхэж одоо яг л хааны өмнө очиход би яаж авч явах вэ? Юу ярих ёстой, юу ярьж болохгүй гэдэг энэ болгоныг заалгасан. Харин энэ хоногуудын турш 365 хоногийн турш түүний ахын сэтгэл нь өвдөж нөгөө дүүгээ биш охиноо өргөөд авсан тэр чинь өөрийнх нь охин гэсэн үг. Охиноо одоо яаж байгаа бол доо одоо ингээд хар багаас нь хүмүүжүүлсэн, хар багаас нь үргэлж хамтдаа байсан. Өнөөдөр одоо хүний харийн энэ ордонд ирсэн яаж зовж байгаа бол нойртой хонж байгаа болоо, хоолоогоор нь давж байгаа болоо гэд яг тэр өргөөний урд өдөр болгон тойрдог байв гэсэн Библиэлд. Мордехай энэ эмэгтэйчүүдийн өргөөний өмнөөр өдөр болгон очиж холигддог байваа гэж Библи хэлсэн. За ингээд сонгон шалгаруулалтууд болсон. Эстер үнэхээр даруу, үнэхээр одоо үзэсгэлэнтэй, үнэхээр итгэмжтэй. Ер нь бол төгс би яг Библиэлд тийм үг байхгүй ч гэсэн би энэ түүхийг Эстерийн түүхийг энэ 10 бүлгийг уншихад үнэхээр төгс сонгогдохдоо ч тэр сонгогдохоос өмнө ч тэр сонгосны дараа ч тэр төгс бүсгүй байжтэй. Ийм учраас Персийн хаан тулсын тэргүүн хатагта болж чадчихэ гэж би дүгнэлтэнд хүрсэн баг. Амен. Ингээд Эстер номын 2 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээс харах юм бол ингээд Ахашвирошийн хаант засгийн 7 дугаар оны Тибет буюу 10 дугаар сард Эстерийг хааны ордонд Ахашвирош хаан дээр авчрав. Хаан Эстерийг бүх эхнэрүүдээсээ илүү хайрлаж Эстер түүний нүдэнд
таалал хийгээд инэрлийг бүх онгон огтоос илүү олсон тул тэрээр хатны дитмийг Эстерийн толгойд өмсгөж түүнийг Ваштийн оронд, Вашти гэдэг нь өмнөх хатан, Ваштийн оронд хатан болгов. Тэгээд хаан их найр буюу Эстерийн найрыг бүх ноён болон албат нартаа зориулан хийсэн бөгөөд мөн аймагуудаа баярын өдрийг зарлан хааны заншлаар бэлэг сэлт өгвөө гэсэн. Амен. Ингээд уул нь юм амар сайхандаа ингээд жаргаж байгаа юм байх таа гэсэн чинь үгүй. Одоо жинхэнэ юудэчүүдийн хувьд үхэл амьдралыг нь энэ үндэстэн оршихуй, эс оршихуй гэдгийг шийдэх энэ үйл явдлууд одоо эхэлж байна. Би дахиад хэл. Энэ номон дээр бурхан гэдэг үг, бурхан тэгж хэллээ. Бурханы төлөвлөгөө ийм байлаа гэсэн үг өгүүлбэр байхгүй гэдэг нь бурханы ажил бидний дунд. Эсвэл тэр хүмүүсийн дунд хийгдэг гэсэн үг биш. Биш. Та зүудэндээ бурхныг хараагүй, та бодтойгоор дуу хоолойг сонсоогүй, эсвэл бурхны иш үзүүлэгч танд хурч ирээд ямар нэгэн таны амьдралтай холбоотой өнгөрсөн одоо ирээдүйд заагаагүй ч гэсэн энэ нь бурхан таны амьдралд байхгүй гэсэн ойлголт биш. Одоо ингээд нөгөө израильчуудын хувьд, Эстер хатны хувьд ингээд хатан хаан болчлоо. Одоо ингээ ууланд бүх зүйл маш гайхалтайгаар болж өрнөх ёстой байтал дараагийн үйл явдлууд нь үнэхээр эзэн байгаагүй бол, үнэхээр бурхан сонгоогүй бол, эзний далавч дээвэр нөмөр нөлөө байхгүй байсан бол Эстер битгий хэл, Юудэ үндэстэн битгий хэл, монголчууд бид нар хүртэл хаана байх байсан болоо гэж бодогдохоор. Та би өнөөдөр бурхантай бид нар уулзраагүй бол, бид нар бурханы сайныг таньж мэдээгүй бол, бид нар бурханд итгэл үнэмшлээ өгөөгүй бол, бурхан өөрийнхөө хайраар биднийг хайрлаагүй бол юу болох байсан бэ гэж бодгоос ч амар. Тэгээ үйл явдал өрнөж чинь яг ингээд Эстер сонгогдлоо, хатан боллоо, дараа нь түүний ах нь тэр хааны ордны үе тавиар явж исэн чи хоёр тайгны яриаг сонсч байна. Хоёр тайган хуйлдаж Ахашвирош хааныг хэрхэн алах тухай ийм хуйлдааныг Мордехай олж мэддэг. Тэгээд энэ хааны амь насанд аюул занал хийлж исэн учраас Мордехай маш даруй яаралтай тэр чинь шууд хаан дээр очиж чадахгүй учраас Эстерээр дамжуулаад хааны амь насанд аюул занал хийлж байна. Ийм хүмүүс одоо хааныг алах хуйлдаан зохион байгуулж байна гэж. Эстер хаанд хэлж хаан энэнийг шалгасан чинь үнэхээр яг ийм хуйлдаан одоо болох гэжсэн бөгөөд хаан түүнийг Эстерийн тусламжтайгаар, Эстер Мордехайын тусламжтайгаар энийг мэдэж тэгээд тэр одоо амь насыг бүрлэх гэжсэн хоёр тайгныг хаан дүүжилсэн байдаг. Мордехай ингэж хааны амийг аварсан. Гэтэл энд нэг 3 дахь дүр байна. 3 дахь дүр. Хэн бэлээ? Хаман. Хаман гэж хин бэ гэхээр тэр хааны ордонд нэлийн одоо дээгүр ирэх мэдл байр суурь эзэлдэг. Гэхдээ энэ Хаман гэдэг бол юудэ хүн биш. Тэр еврей биш, тэр персч биш. Тэр Амалекчүүд гэж Израилийн угийн дайсан, мөнхийн дайсан Амалекчүүд 1-р Самуэль 15 дугаар бүлэг, 1-р Самуэль 15 дугаар бүлэг дээр Саул хаан одоо бурхны үгэнд дуулуургүй хандсны улмаас Амалекчүүдийн хааныг болон хэсэг бүлэг одоо тэр удам өгшлийг үлдээснээс болоод тэр Амалекчүүд нь үргэлжлэн явсаар хагаад уучлаарай. Үргэлжлэн явсаар хагаад яг энэ Персийн хаант улсын үед Хаман гэдэг хүн хааны ордонд хааны өмнө өндөр албан тушаал очсон байдаг. Энэ бол Израильчуудын дайсан. Түүний цуснд тэр ус хонзон үзэн ядалт нь түүний цуснд байгаа гэдгийг энэ Эстер номын дараахын бүлгүүдээс бид нар маш тодорхой харж байна. Ингээд энэ Хаман гэдэг Амалек хүн, Агаг сурвалжт хүн, Агаг угсааны хүн. Энэ болохоор Мордехайг өөртөө сүгдсэнгүү, өөртөө мэхийсэнгүү, өөрт нь хүндэтгэл үзүүлсэнгүү гэдэг шалтгаанаар түүнийг алахыг санаахаж эхэлдэг. Асуудал нь юунд байсан бэ гэхээр бусад түшмдүүд болон бусад хааны ордны одоо албад юу гэдгийг гудамжинд таарсан хүмүүс тэр Хаманд ингээд одоо хүндэтгэл үзүүлээл одоо түүний өмнө одоо юу гэдгийг бөхийгөөд тэр өөрөө одоо их чухал хаанаас их тийм таалал авсан хүн гэдгээ тэгж мэдэрдэг, бусдад ч мэдрүүлдэг тийм байсан чинь
нөгөө охиныхоо төлөө санаа тавьдаг, хааны амийг хувилдааныг илрүүлж чадсан, Эстерийн одоо амьдрал, Эстерийн тэр ордон доторх амьдрал юу болж байгаад бас л ингээд санаан зовоод байж исэн үеэл ах нь түнд мөрөгдөггүй, түнд мэхийдэгчгүй, түүний өмнө сөхрөөчгүй. Яг энэ нь тэр Амалекчүүдийн үргэлжлэл, Амалекчүүдийн удам, тэр цуснд гүйж байгаа хүн буюу Хамааны дургу хөргсөн. Тэгээд тэр Хамаан хааныг очиж ятгаж, за хаантан минь ээ. Эстер номын 3 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс би танд уншиж өгье. Тэгээд Хамаан Ахашвирош хаанд ийм хэлв. За би 5 дугаар ишлэлээс нэхлээд уншиж. Мордехайг өөрт нь сөхрөгчгүй, мэхийгчгүй байгааг үзээд Хамаан уур хилэнгээр дүүрв. Гэвч ганц Мордехайн аминд хүрэхэд түүнд баг санагдав. Хүний муухай зан, хүний шунал, хүний гим нүгэл, хүний энэ одоо муу ёрын сүнсэнд ингэтлээ эзэмдүүлсэн энэ одоо Хамааны зүрх сэтгэлийг эндээс бид нар харж байна. Юу гэсэн гэхээр ганц Мордехайн аминд гар хүрэхэд түүнд баг санагдваа гэсэн. Ямар аимшигтай вэ? Мордехайн ард түмэн хэн болохыг тэд түүнд мэдүүлсэн учраас өөрөөр хэлбэл Хамаан Мордехайн ард түмэн гэдэг нь хэн болохыг мэдээд авцсан. Эн чинь нөгөө Эстер болон Мордехай эднэр чинь ийм гарал үүсэлтэй, ийм удам угшилтай байна гэдгийг энэ Хамаан мэдсэн учраас Ахашвирошийн бүх хаан тулсаар тархсан Мордехайн ард түмэн, өөрөөр хэлбэл энэ 127 овог аймагаар тархсан юудэчүүд байгаа, еврейчүүд байгаа гэдгийг энэ Хамаан гэдэг хүн мэдээд авцсан. Ард түмэн болох бүх юудын хүнийг хөнөөхөр, бүх хаан тулсаар нь тархсан Мордехайн ард түмэн болох бүх юудын хүнийг хөнөөхөр Хамаан санаарах. Маш аимшигтай. Бид нар дэлхийн 2 дугаар дайны үед ингээд одоо еврейчүүдийг хоморглон устгаж ирсэн, тэ шатаах зууханд оруулж ирсэн, одоо бөөнөр нь тэднийг одоо дээрэмдэж, тонож, цөлж, ер нь еврей хүнийг одоо ангуучилдаг байсан тийм кинонуудыг бид нар мэд. Би сая 9 цагийн цуглаан дээр 6 сая еврей хүний амийг дэлхийн 2 дугаар дайн авч оцсон гэсэн. Дараа нь манай нэг пастор орж ирээ. Пастор 60 сая хүн биш юм уу? Үгүй. 60 сая хүн гэдэг бол дэлхийн даяараа 2 дугаар дайны дэлхийн 2 дугаар дайны золиос болж дэлхийн 2 дугаар дайнд ам өргөцсөн хүний тоо ойролцоогоор 60 сая. Тэр дотроо 27 сая нь Оросын холбооны улсын буюу тухайн үеийн зөвлөл социалист бүгднэрийн холбоот улсын одоо тэр алагдсан фашистуудад эзлэгдсэн, тэднэрээр устгагдсан хүний тоо 27 сая. Харин 6 сая еврей хүний амь насыг фашистууд, нацистууд авч одсон тухай түүх өгүүлдэг баг. Яг түүнтэй адилхан энэ 127 аймгаар тархсан юудэчүүд, еврейчүүд байгаа гэдгийг энэ хорон санаат Хамаан Ахашвирош хаанд орж ховлж тэр хэлэхдээ Хамаан Ахашвирош хаанд ийм хэлв. 8 дугаар ишлэлээс. Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарч холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлдэдэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг твчих нь ашиггүй юм. Хэрв хаан үүнийг таалбал тэднийг устгахыг зарилгдан бичгтэн. Тэгээд хааны сан хөмрөгт оруулахын тулд хааны ажлын хэрэгжүүлэгчдийн гарт би 10,000 талант мөнгийг тушаана гэв. Тэгэхэд хаан гараасаа тамхт бөгжөө авч юудэчүүдийн өстөн дайсан Агаг хүн Хамидатагийн хүү Хамаанд өгөв. Хаан Хамаанд мөнгө чиних тэр хүмүүс ч мөн адил тааллаараа тэдэнд үлдэгтөө гэв. За ингээл нөгөө Ахашвирош хаан чинь өөрийн гэсэн одоо юм толгоо байхгүй. Өөрийн гэсэн хүн ирээд юу гэж хэлнэ? Хурж ирээд ингэж хэлж байгаа байхгүй. За хаан хүн юм чи хэлж болно шүү дээ. За би шалгаатах Хамаана байж. Үнэхээр ингэ тархацсан байгаа мó? Үнэхээр үндэсний аюулгүй байдал занал хийлж байгаа мó? Үнэхээр тэд нар чинь миний хууль цаазыг, хууль журмыг давсан хууль цаазтай юм уу? Үнэхээр одоо ингэж миний одоо хаан суудлыг ганхуулах хэмжээний ийм одоо эрсдэлтэй аюултай үндэстэн мөн үү? Би шалгаатах. Тэгээ би шийдвэрээ чамд танилцуулъя. Надад ирж хэлсэнд чинь миний төлөө санаа тавьсанд чинь баярлалаа гэж хэлхийн оронд нөгөө мөнгийн сонсоод нөгөө одоо энэ тэнд тархацсан нөхдүүд одоо ингээ бослог гаргаж магадгүй. Тэд нар хувьсгал хийж магадгүй. Хаан танд эрсдэлтэй, хаан тулсыг чинь задраач мэднэ. Тийм учраас энэ улс үндэстнийг устгах зөвшөөрлийг надад өгөөч гэсэн чинь бүгжээ өгөөд тэр зөвшөөрлийг чамд өглөөгөө хэлчихэж байгаа. Энэ хаан.
За ингээд нөгөө Хаман гэдэг хүн чинь зөвхөн Мордехайг устгах нь түүнд хангалттай биш байсан, түүнд баг санагдаад байсан учраас одоо бүх үндэстнэр нь хоморглон нөгөө еврей үндэстнийг тийм үү тэдний одоо тийм үндэстнийг тийм хүмүүсийн одоо үлдсэн ард иргэншлийг нь бүр байхгүй болгоё, газрын хөрснөөс арчиж хаяа. Түүхэнд цаашаага энэ үргэлжлэл энэ хүмүүс энэ улс орны түүх гэж бичигдэхгүй байг гэсэн ийм санаачлагаар ийм зорилгоор Хаман өөрийнхөө хорон муу санааг хаанаар дэмжүүлж чадчих. Үйл явдал цаашаа яаж өрнөдөг вэ? Хаман бөөм баяр одоо Мордехайг яаж алах вэ? Тийм үү, энэ улс үндэстнийг яавал хурдан түргэн одоо энэ хаантай тохиролцсон юм а хаанаар зөвшөөрүүлсэн зүйлээ цаасан дээр буулгаад тамглаад маш хурдан хүлэг одоо морь унсан хүмүүсийг энэ 127 аймаг руу зарлага явуулах уу гэдэг тухай бодож эхэлсэн баг. Бушуухан шиг нэг ажил хэрэг болгомоор байна. Магадгүй ойрын хэдэн сарын дотор, ойрын 1 жилийн дотор гэхэд энэ Юудэ гэдэг үндэстэн газрын хөрснөөс арчигдана. Тэр Мордехай байна уу, ямар хайн байна уу, тэд нар хамаагүй. Ерөөсөө энэ үндэстэн гэж өөрийгөө овоглох, ийм овогтой, ийм одоо гарал үүсэлтэй, ийм угийн бичгтэй хүн байхгүй байх ёстой гэдэг ийм амар айхтар санаагаар Хаман хааныг ятгах чадсан байна. Дараа нь үйл явдал юу гэж үргэлжилсэн бэхээр энэ тухайн Мордехай олоод мэдчихдэг байхгүй. Нөгөө Юудэ хүн чинь. Нөгөө улс үндэстнийг одоо устгаж сүрүүлэх гэж байгааг бусдын энэ ярианаас сонссон хүн юу болсон бэ гэхээр Мордехай болсон бүхнийг мэдээд 4-р бүлгийн 1-р ишлэл. Мордехай болсон бүхнийг мэдээд хувцаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлваа гэсэн. Үргэлжлүүлээд Эстерийг хатаах гэдэг хүнээр дамжуулаад Мордехайн үг Эстерт хүрч. Хатаах гэдэг хүнээр дамжуулаад Мордехай түүнтэй шууд уулзах чадахгүй учраас хатаах гэдэг хүнээр дамжуулаад Эстерт улс үндэстчин устдах аюултай боллоо. Хаман гэдэг хорон санаатай хүн би өөрт нь мэхэж сүгдээгүйгээс болоод бүр намайг алах нь битэл улс үндэстний чинь сүрүүлэх ийм төлөвлөгөө боловсруулаад түүнийг хууль болгож засгийн газрын ордноор одоо манайхаар бол улсын хурлаар батлуулаад тийм үү. Энэ хууль хэрэгжихэд бэлэн болоод байна гэж байгаатай яг ингэж л яг ийм зүйлийг Мордехай Эстерт дамжуулдаг. Гэтэл Эстер Мордехайд ийм хариу хэлхийг хатаахад тушаан илгээвэ гэсэн. Буцаагаад Эстер тэр хүнээр тэр зуучлагчаар дамжуулаад Мордехайтай харилцчих. Эстер номын 4-р бүлгийн 11-р ишлэл. Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт тайга түүн рүү сунгавал тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц хааны аймагуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ 30 хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна. Тэд Эстерийн үгийг Мордехайд дамжуулсан. Эстер өөрөөр хэлбэл энэ боломжгүй гэдгийг хэлсэн. Болохгүй. Дуудагдаагүй хүн хааны ордонд очих юм бол хааны нүдэнд харагдах юм бол энэ цаазын ялтаа шууд үхэн. Тэгээ намайг дуудаагүй байх юм чинь би яаж тийшээ очих юм бэ? Бүр асуудал хүндрэх юм биш үү? Харин Мордехай хариулж хааны өргөөнд байгаа чи бүх Юудэ хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сана. Охин хэдийгээр охин ч гэсэн Мордехай охиныгоо мэдээж хайртай гэтэл охиндоо юм хатууг хэлж байгаа байхгүй. Чи ганцаараа мултарч чадна гэж бити гойр бүү сана. Хэрв чи энэ үед чимээгүй байвал Юудэ чүүдэд өөр газараас тусламж аврал ирж харин чи болон чиний эцгийн гэр сүнэн хааны эрх дарахад хүрсэн чинь энэ цагийн төлөө чинь билүү хэн мэдлээ гэж. Ямар хатуу бөгөөд гайхалтай үнэн үгсвэ. Өөрөөр хэлбэл хааны ордонд байгаа чи үүнийг хийдгүн бол Израилийн ард түмний цусны буруутан чи болно. Чи болон чиний гэр бүл байх болно. Хааны ордонд одоо байгаа энэ боломжоо ашиглахгүй бол өөрөөр хэлбэл яг энэ цаг үеийн төлөө чамайг энэ байр суурьнд хүргэсэн ч юм билүү. Тавьсан ч юм билүү гэдэг үгийг Мордехай хэлж. Энэ болгоны цаана Бурхны гайхалтай төлөвлөгөө, Бурхны ажлууд явагдаж байгаа гэдгийг бид нар мартаж болохгүй. Амен. Чи туслахгүй бол өөр хэн туслах юм? Чи хаантай хамгийн ойрхон байгаа хүн. Чи оролдоод үзэлтэй. Заавал арга зам байгаа. Хэрвээ чи туслахгүй бол өөр газруудаас хамгаалалт, аврал ирнэ. Өөрөөр хэлбэл Бурхан чамайг татгалзуул өөр нэг сонгоч шүү гэж хэлж байгаа та яг агаар нэг.
Амен. Өнөөдөр бидний амьдрал юу юм бэ? Ахын дүүсээ. Бид бүгдийн өнөөдөр энд сонгогдсон гэж бид нар хашгирдаг, тунхагладаг. Би дуудагдсан гэж бид нар өнөөдөр ярьж одоо чуулганд ирдэг. Гэтэл бид нар өнөөдөр өөрөө өөрсдийнхөө үйлчлэлийн талбар дээр, өөрөө өөрсдөд минь хариуцуулж өгсөн тэр салбар дээр алхмуудыг хийхгүй бол, зоригтой алхмуудыг заримдаа, ухаалаг алхмуудыг Бурхантай ярилцаж, харилцаж, ариун сүнснээс гуйж, түүнээс удирдамж, чиглүүлэг, жолоодлого авч бид нар яг энэ Эстер шиг, Мордехай шиг ийм алхмуудыг хийхгүй бол бидний амьдрал биш шүү дээ. Энийг ямар амьдрал гэх юм? Үйлчлэлгүй, шийдвэр гаргадаггүй, эзний нэрийг тунхагладаггүй, сайн мэдээ тараадаггүй, чуулганд хамрагддаггүй, эсийн бүлэгт оролцдоггүй, айлбат хүн авчирдаггүй амьдралыг ямар амьдрал гэх юм бэ? Яг үнэндээ. Энэ чуулганд би 20 гаруй жил болж байна. Надад зав угаасаа байгаагүй. Хошидч байна гэж би бодохгүй. Чадахгүй ч гэсэн ингээд үйлчлэлтэй саруулзаал өнөөдөр хүрсэн. Хэрвээ ингэхгүй бол миний амьдрал яг ямар утгатай? Ямар агуулгатай? Би энд юуны төлөө байгаа юм? Би зөвхөн амьд зуугч дүрд. Би одоо Бурханд итгэсэн хэрэг болж байна. Мордехай энэ үгийг хэлсэн байхгүй. Энэ цаг үеийн төлөө чамайг энд байр суурин дээр авчирсан ч юм билүү? Болгосон ч юм бил. Өнөөдөр танд бас яг тэгж хэлмээр. Энэ цаг үеийн төлөө, энэ гэр бүлийнхаа төлөө, энэ чуулганыхаа төлөө, энэ улс үндэстнийхээ төлөө таныг итгэгч байхаар, таныг удирдахч байхаар, таныг үйлчлэгч байхаар Бурхан тавьсан ч юм билүү? Амен. Амен. Сайн хүмүүсээ би та бүхнийг сайн хүмүүсээ гэж дуудчих. Магадгүй Библиэлд яг сайн гэж одоо Бурханаас өөр хин сайн юм бэ гэж үг байдаг л да. Эсвэл за яг сайн биш юм ахэд добрын хүмүүсээ, добрын итгэгч нараа бид нар алхам хиймээр байна. Бид нар шийдвэр гаргамаар байна. Бид нар үйлчлэмээр байна. Нэгээрээ, хоёроор, гурваараа, эсийн бүлгээр, дэд бүсээр сүм чуулганаараа бид нар үйлчлэхгүй бол энийг ямар амьдрал гэх юм? Итгэлийн амьдрал гэж лав нэрлэхгүй шүү дээ. Эстер хариуд нь юу хэлсэн гэж? Тэгэхэд Эстер Мордехайд ийм хариул гэж хэлв. Явж Сусад байгаа бүх юудэчүүдийг цуглуулж миний төлөө мацаг барьж шүнж өдөрч 3 хоногийн турш бүү эд бүү өө. Би болон миний шивгчэнгүүд ч мөн ийхүү мацаг барина. Хуулийн дагуу биш гэсэн би хаан дээр орно. Хэрэг би үхэх ёстой бол үхэн. Ингээд Мордехай явж өөрт нь Эстерийн тушаасан ёсоор үйлдэвэ гэсэн. Өөрөөр хэлбэл окей. Миний нохоо аим ер нь эцэст юу юм? Би үхэх. Би хаан дээр орно. Хуваар нь болоогүй. Хууль тушаал нь гараагүй ч гэсэн би хаан дээр очино, орно. Харин та нар 3 хоног мацаг өрөөд өгөөч. Бити юм ид. Бити юу ч бити өө. 3 хоног миний төлөө мацаг барин залбираад өгөөч. Сууса цайзанд байгаа бүх юудэчүүдэд таньдаг мэддэг бүх хүмүүстээ энэ мессежийг илгээгээд өгөөч. Миний төлөө мацаг бариад өгөөч. Би маш чухал үйл хэргийн төлөө би амиараа дэнчин тавьсан ийм шийдвэр гаргачих. Ийм үйлдэл, ийм алхам хийх гэж. Тэгэд Мордехай яг ёсоор болгохын тулд тэр буцлаа гэсэн. Тэр явлаа гэсэн. Амен. Өнөөдөр бид нар хэрэг мацаг барьдгийг. Юуны төлөө? Яагаад? Бид нар мацаг барих ёстой гэж итгэж үнэмшдэг юм. Гэтэл Библи хуучин гэрээний Эстер ном өнөөдөр бидэнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр мацаг барилт гэдэг ямар их ер нь улс их орныг удирддаг хүмүүс нь улс төрчид биш зуучлан залбирагч нар байдаг гэж би уншиж байсан. Улс их орныг удирддаг хүмүүс улс төрчид биш харин Бурханд итгэдэг зуучлан залбирагч нар байдаг гэж би уншиж байсан. Энэ яг тэрийг хэлээд байгаа юм шүү. Эцэст та юу юм? Хамаан юу юм? Харин мацаг барьсан залбирал Бурханд энэ Бурхантай шууд хамааралтай тухай ярьж байна. Бурхан хамаагүй тухай ерөөсөө ч дуртаагүй. Өнөөдөр та өөрийнхөө үр зээлийн төлөө, өнөөдөр та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, өнөөдөр та эхнэр нөхөртөөгөө харилцааны төлөө, өнөөдөр таны хүүхдүүд буруу хүмүүжээд одоо буруу сонголт хийгээд яваад байгаагийн төлөө түүний эсрэг та мацаг барьдаг үлээ. Бид нар сондгоо тоотой гаргуудад сондоо тоотоос харуудад бид нар яг эхний 14 хоногийг мацаг барилт зарладаг, албан ёсоор мацаг барилт зарладаг. Үүнд та нэгдэж байгаа юу? Добрый хүнээ. Дорогие друзья, амар орсоор яриадах. Гинт.
Тэгэхээр Эстер номноос сурахад одоо хамгийн наазах нь хүш. Би ч нэрээ ингээл өвчин зовлон өхөл хаагацал ингээл эмнэлгийн одоо шинжилгээ юу гэдгийг ингээл сэтгэлээр унаад л гутраад л эн тэндээс мөнгө хайгаад л янз бүрийн одоо гадаад дотоод сайн эмнэлэг судлаад л яваад исэн чинь мацаг бариад 3 хоног залбираад Эстер бүхэл бүтэн үндэстнийг аврах шийдвэр гаргуулж чадсан наач. Бүхэл бүтэн үндэстний хэдэн сая хүний амь насыг хэлтрүүлэх шийдвэрийг энэ мацаг барилт гэдэг зүйл дээр ач холбогдол өгсөн учраас магадгүй эзэн тэнд Эстер болон Мордехай нарын залбиралд хариулж магадгүй биш. Энэ хариулсан зүйл. Энэ Бурхны ажил хийгдсэн явдал. Амен. Бүгдээ мацаг барих гэдэг энэ зүйлд мацаг барих гэдэг энэ үйлчлэл өөртөө үйлчилж байгаа. Хүмүүсийн төлөө үйлчилж байгаа. Чуулганда улс үндэстэндээ аврагдах ёстой тэдгээр ард иргэдэд үйлчилж байгаа нь мацаг барилт гэдэг зүйлийг амьдралдаа бас амьдралынхаа тодорхой цаг үеүүдэд хөвшил болгох гэдэг нь хичнээн чухал вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Амен. За тэгээд Эстер яасан? Эстер хааны нүдний өмнө тааллыг олсон эмэгтэй байсан, хатан байсан. Хаан гартаа барьсан алтан очир таяга Эстер рүү сунгасан. Ингээ ордонд яваад орсон хааны нүдэнд харагдсан. Хаан энэ алтан очир таяг гэдгээ тэр тухайн нүдэндээ харагдсан эсвэл өөрийг нь зорж ирж байгаа хүн рүү сунгах юм бол тэр одоо уулзаж болно, чи үгээ хэлж болно, чамд ямар ч аюул занал хийхгүй гэсэн ийм тэмдэг байдаг баг. Тэгэхээр хаан яасан? Хаан гартаа барьсан алтан очир таяга Эстер рүү сунгахад Эстер ойртон очиж очир таягийн үзүүрт хүрв. Эстер очсон очир тагийнх нь үзүүрт хүрсэн. Тэгээд хаан түнд хатан Эстер юу болов вэ? Чи юу хүсэв вэ? Хаант улсын талч байсан чамд өгөөд. Юуг нь сонсоогүй. Юу хүсэж ирж байгаа, юу гуйж байгааг нь мэдэхгүй хэрнээ. Хатан Эстер та юу хүсэж байна? Миний хайртай хатан юу хүсэж байна? Бүгдийг гоо. Хаант улсын талч байсан хамаагүй. Би 127 овг аймгийг захирдаг. Бараг одоо 6-7 Монгол улсыг захирдаг. Чи талын ав. 60 болон түн дээр нэмэх нь хэд байдгийг тэр аймагуудыг чи захир. Хаант улсын талыг би чамд өгч. Эстерээс яг юу гуйх гадаагааг нь сонсохгүй. Тийм Эстерт итгэдэг. Тэгтлээ их хайрладаг. Эстерийн зоргийг үнэлдэг. Эстерийг үнэнч гэдгийг мэддэг. Ямар нэгэн тийм одоо шал дээр бол дээр аахар шаахар ямар нэгэн одоо хувийн чанартай зүйлээр одоо ирэхгүй жижиг сажиг юмар хааны тав тухайг алдуулахгүй гэдгийг энэ хаан аль хэдийн мэдсэн. Хатнаа өргөмжилсэн шүү дээ. Хатнаа өргөмжилсэн. Түүнийг зарлан тунхагласан. Хаант улсын талав юу хүссэн яасан юу ч байсан гэсэн ер нь хамаагүй хилээдэх. Тэгээ Эстер яг энэ үед яадаг вөхөр хаа минь маш даруу үнэхээр гайхалтай үнэхээр шууд тэнд ингээд яста хамаагийн ба урсгаад хамаа чи ингээд байсан байхгүй тэр мө хамаанаас болж яста бид нар сүрх гээд би одоо будаа болох гээд миний улс үндэстнийг ингээд тэр мө ер нь хинбэ надаас бараг одоо юу гэдгийг илүү олон удаа тантай уулзаад ингээд танаар шийдүүлээд байгаа юм биш үү шийдвэр гар тийм юм юусоо яриаггүй зүгээр юу гэсэн бэ гэхээр хаа минь би танд зориулж найр хийх гэсэн үйлчлэг зохион байгуулах гэсэн. Танд зориулж хүндэтгэлийн арга хэмжээ явуулмаар байна. Та хурж ирээч л гэсэн. Ингээл болоо. Харин та эрэхтэй хамааныг аваад ирж болох уу гэсэн. Хамаа нөгөө нэг айхтар хамаа. Тэгээд Эстерийн гуйлт бол мэдээж нөгөө хаант улсынхаа талыг өгөх хэмжээний тим одоо зүрх сэтгэлтэй хаан бол зүгээр нэг түүнийг одоо урьж байгаа хүндэтгэлийн арга хэмжээнд бол шууд л ирнэ шүү дээ. Тэгээ ирсэн эхний өдрөө ирээ дахиад л асууж. Чиний гуйлт дар сууж байх үед хаан Эстерт 5 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл. Тэд дар сууж байх үед хаан Эстерт чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсэв вэ? Хаант улсын талж байсан гүйцэлдүүлэх болно гэж хэлв. Эстер хариуд нь миний гуйлт ба хүсэлт бол хэрв би хааны нүдний өмнө тааллыг олсон бөгөөд хэрв хаан миний гуйсныг өгч миний хүсснийг хийхийг таалбал хаан хамаанаар миний тэдэнд бэлдэх найранд ирэг. Маргааш би хааны айлцныг хийнэ гэсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн найр шиг найрыг маргааш би хийя. Та бас хамааныг аваад хүрээд ирж болох уу? За би маргааш яг энэ учрыг тайлбарлая. Би өөрийнхөө гуйлт хүсэл хэрвээ би таны нүдэнд тааллыг олсон бол би өөрийнхөө гуйлт хүсэлтэйгээ таны өмнө ирэх болно гэсэн. Ингээд хаан мэдээж л юу өссний чи үг нь хаант улсын талж байсан хамаагүй гэж байгаа хаан маань маргааш найранд ирэхээр болоод тэгээ явчих. Харин яг үүний дараа хамаа нөгөө төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд гэр орныхонтойгоо очиж хүртэл их нэртэйг хүртэл ярьсан байгаа шүү дээ. Яаж энэ Мордехай гэдэг энэ мүү юудэ еврей
Тийм үү? Одоо 6 саяараа энэ одоо нацистын Германд устгагдсан энэ нөхрийг би яаж алах вэ? Ямар төлөвлөгөө би боловсруулах вэ? Хэрэгжүүлэх вэ гэсэн. Тэгээд түүний одоо балишгууд нь балишг хийдэг тэр дагдаг нөхдүүд нь эхнэр нь энэ төр юу гэсэн бэ гэхээр чи юу яа? Наадхаа ингээд 50 тохоо юм шом бэлтчих. 50 тохоо дүүжлүүрийн шом бэлдээд тэнд ингээд хаанаас одоо хаан нэгэнд энийг зөвшөөрсөн юм чинь тэнд түүнийг дүүжилж алж одоо олонд цэрлэл болгох. За ийм утга агуулгатай. Тэгж хэлсэн. Тэгтэл түүний эхнэр Зэрэш болон бүх анд нөхөр нь түүнд 50 тохоо өндөр дүүжлүүр хийлгээд Мордехайг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амрооч гэж хэлэхэд энэ үг Хамаанд таалагдаж тэрээр дүүжлүүр хийлгэв гэсэн. 50 тохоо боддоо 22 м өндөр. 22 м өндөр гэдэг бол 5 давхар байшингийн өндөр гэсэн. Нэг хүнийг дүүжлэхэд 5 давхар байшингийн хэртэй тийм материал хэрэг болох уу? Ямар их үзий ядалтай вэ? Ямар их муухай хорон санаагаа хэрэгжүүлэх төлөвлөгөө вэ энэ ч одоо. 50 дохоо гэдэг бол дунджаар 22 болон түүнээс дээш метр ийм муухай шон ингээд тэг ихнэр Зэрэш гэж те Зэрэш гэж тэр эмхтэй үрдэл энийг балишглаад алга ташаад та тэр мөн Мордехайг ста яаж тэр дүүжлүүрт савлуулахыг бүгдээ хамтдаа харцгаа энийг бүх перс даяараа хараг магтгүй. За ингээ маргаашийн найр болсон. Маргаашийн 2 дахь өдрийн найр болсон. Мордехай өөрийнхөө энэ санааг хэрэгжүүлэх гээд одоо загтнаад одоо бүр юу гэдгийг чичрээд ингээ байжсэн. Гэтэл бас яг тэр 2 дахь өдрийн найрны өмнө хааны нойр холчиж байгаа байхгүй. Ахшвирош хаан нойр нь холж байгсан. Нойр нь холжсон хүн одоо юу хийдгийг бид нар бол ингээл удирдлага аваад зураг тасаагаад эсвэл гар утсаа одоо эргүүлээд тийм үү? Эсвэл ном уншаал тэр шүн нойр нь холжсон хаан хаадын шаштар гэж өөрөөр хэлбэл одоо бидний ойлголтоор тэр хааны ордонд болж байгаа үйл явдлуудыг ингээд тэмдэглэл болгож хөтэлдэг яг тийм одоо ийм алба байсан байна. Юу болсон? Яагаад болсон? Хин гэдэг хүний нэр одоо бие оролцсон, нэр бичигдсэн гэдэг. Хаан тэрийг уншижсэн тэр хааны шаштар буюу хааны ордны өдрийн тэмдэглэлийг уншижсэн чинь Мордехай гэдэг хүн өөрийнх нь амийг 2 тайгны одоо гараас аварсан тухай тэр түүхийг уншиждаг. Уншуулдаг. Тэр чинь хүн дуудаж ирээ уншуулж байгаа ш. Өөрөө уншихгүй ш. Хаан юм чинь. Тэр айлий. Тэр өнгөрсөн 3 сарын тэр камерын бичлэг авъя тэр. Би ер нь одоо уйдаад байна. Тэр өнгөрсөн манай сүм дээр манай сүмийн одоо энэ 2 давхар байшин дээр нь юу болоодох вэ? Тэр сүүлийн 1 2 3 сарын бичлэг авъя дээр би одоо нойр хөрөхгүй байгаа учраас хийх юм олдохгүй байгаа учраас тэр бичлэгийг ингээд сайхан шүүмээр. Тэгээ хаан ингээ уншуулсан байхгүй. Тэр түүхийг уншуулсан чинь Мордехай гэдэг хүн өөрийнх нь амийг аварсан тухай тэр мартцсан байсан. Тэг гинт санангуудаа хөш энэ Мордехай гэдэг энэ хүн чинь энэ тайгануудын хувилдааныг илчлээд миний амийг аварсан юм байна шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Тэг энэ хүнийг шагналсан юм. Шагнаагүй. Яасан? Уу яагаад ч баярын бичиг ядчих гисэн үү? Баярын бичиг ч өгөөгүй. Яасан? Тэгэл өнгөрсөн шүү дээ. Тэгэнгүүт хаан гоо ингэж болохгүй шүү дээ. Энд чи амь аварсан байна, хаан тулсыг аварсан байна. Энд чи өстой нэрэ шудраг хүн байна шүү дээ. Хаандаа үнэнч хүн байна шүү дээ. Али ерөөсөө нэг ийм одоо нэг зүйл хийхгүй болохгүй нэ. Энэ ордонд ер нь хэн бэ? Аливаа наан чин байгаа одоо тэр засаг дарга маргууд байна уу? Аливаа хилцийн захирлууд байна уу? Дуудах гэсэн. Тэгсэн Хамаан байна гэсэн. Нөгөө Хамаан. Нөгөө Амелик Хамаан. Агаг хүн Хамаан. Хамаан байна гэсэн чинь Хамааныг дуудаад аваад ир гэсэн. Хамаан чинь нөгөө нэг одоо яг Йосеф шиг байр суурин дээр байгаа хүн байхгүй юу? Санж гэнэ үү? Фароны, Египтийн фароны баруун гар буюу 2 дахь хүн Йосеф болсон байсан шүү дээ. Йосеф тэр Египтийн фарон өөрийнхөө идэж уухаас ер нь баг бусдыг нь өмсөж зүүх идэж уухаасаа бусдыг нь баг мэдхгүй шахуултлоо ингэж Йосефт итгэдэг. Йосеф бүх ажлыг нь амжуулдаг ийм даамал нь байсан, ийм түшмэл нь байсан. 2 дугаар хүн байсан. Яг үүнтэй адилхан нөгөө Хамаан яг тийм байр суурин дээр л байсан. Перси хааны хувьд. Тухайн үед яг тэр Суза гэдэг цайзанд хааны ордонд. Тэгээ Хамааныг дуудаж ирээд хаан асууж. Хаан юу гэж асуусан гэж? Хамаан яагаад тэр хааны ордонд явж ирсэн юм бэ? Хаан ордонд хэн байна вэ гэв. Тэгэхэд Хамаан Мордехайд бэлдсэн дүүжлүүртэй түүнийг дүүжлүүлэх тухай бүр дүүжлүүртэй түүнийг дүүжлүүлэх тухай хаантаа ярих гээд ордонд ирсэн байсан хүн байгаа шүү. Дүүжлүүлэх тухай хаантаа ярихаар хааны өргөний гадаа ордонд дүнгэж орж ирээд байтал
Хааны засцнаар түүнд үзэгтэн Хамаан ордон дотор зогсож байна гэхэд хаан түүнийг оруул гэв. Тэгээд Хамааныг орж ирэхэд хаан түүнд хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд юу хийх ёстой вэ гэж Хамаанаас асуусан. Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж байгаа хүндээ юу хийх ёстой вэ? Хамааны бодолд хамгийн түрүүнд юу орж ирсэн бэ гэхээр өөрийнх нь тухай ярьж байна гэж үзсэн. За би одоо хэн бэлээ? Би энд ямар байр суурь, эрх хэмжээ эдэлдэг үлээ. Хаан миний тухай намайг дуудаж байна гэдэг чинь чамайг би яаж шагнах вэ? Чамд өөр юу хэрэгтэй байна? Чи магадгүй өшөө илүү их одоо эд хөрөнгө алдар нэр хүсэж байгаа юу гэж асууж байгаа юм байна гэд. Надад хүндэтгэл үзүүлэх тухай надаас асууж байгаа юм чинь би хамгийн гоёор, хамгийн сайнаар өөрт ашигтайгаар хариулах ёстой гэд одоо Хамаан юу гэж хариулсан та нар мэдгүй сонсомоор байна. Хамаа ингэж хариулж байгаа шүү дээ. Тэгээд тэр дотроо Хамаан зүрх сэтгэлдээ хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ гэж өгүүлээ дотоод сэтгэлдээ. Яг тэрүүний хэлбэр. Хэнийг надаас илүү хүндлэхийг хаан хүсдэг юм. Энэ хаанд хүндлэх нэг л хүн байгаа тэр нь би гэж байгаа тэгээд. Гэж өгүүлээд хаанд хариулахдаа хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүндээ хааны өмсдөг дээл, хааны ундаг морийг авчруулж, толгойд нь хааны титмийг тавиулж, дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалсан хүнийг хувцлуулаад түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэнэ гэж олонний өмнө тунхаглуулах ёстой гэж хэлж. Өөрөөр хэлбэл тэр яах гээд байна вэ гэхээр хааны дээлийг өмсмөр байна, хааны морийг унамаар байна, хаан титмийг толгойдороо тавиулаад тэгээд хамгийн одоо эрх ям хүндэтгэлтэй одоо хүнээр ингээд хөтлүүлээд хотын дундуур явж өөрийнхөө алдрыг өөрийнхөө одоо хаанд ямар их хүндэтгэлтэй хүн бэ гэдгээ тунхаглуулна гинэ. За Хамаа ингэж зөвлөгөө өгч. Нөгөө л хаан чинь хүний үгээр Хамааныг тэр улс үндэстэн устгамаар байна. Тэрийг алмаар байна. Тийм мөнгө одоо хааны санд нийлүүлмээр байна. Эсвэл хааны сангаас гаргамаар байна гэхэд нь бүгжөө тайлаад өгчл байдаг хаан асуусан чинь яг ийм хариулт гэсэн. Тэгэнгუთ хааны хариулт. Хааны хариулт. Тэгэхэд хаан Хамаанд бушуул өөрийнхөө хэлснээр дээл болон морийг авч хааны дааман хаалганы дэргэд сууж буй Юудэ хүн Мордехай тийхүү үлд. Өөрийн хэлсэн бүхнээс юугч бүү орхигдуул гэвэ гэсэн. За нөгөө өөдөө шидсэн чулуу өөрийн толгой тэр. Нөгөө шүнэн нойргоо хансан хаан Мордехай гэдэг хүн өөрийнх нь амийг аварсан тэр түүхийг сонсохдоо нэг булчирхаан ажиллаж нэг булчирхаан хөдөлж одоо ичиж имэж тийм үү. Өөрийнхөө албатуудаар Мордехайд хүндэтгэл үзүүлэх тухай Хамаантай ярьсан чинь Хамаан эсэргээрээ өөрт нь энийг хийх гэж нэгэд хамаг өөрийнхөө бодож байгаа хүзрийг гаргаад тавьсан чинь эсэргээрээ өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр бос. Одоо нөгөө үзэн ядаад байсан. Одоо нөгөө хоморглон устгах гад улс үндэстэн газрын хөрснөөс арчих гэж байгаа Мордехайгаа яах болсон бэ гэхээр хаан хүн шиг өөрөө хөтлөөд явахаар болсон. Хаан хэлсэн шүү дээ. Миний дээлийг өмсүүлчих морийг унуулчих. Миний титмийг зүүлэгчих. Тэгээ чи өөрөө түүнийг ингээ хөтлөөд мориноос нь хөтлөөд ингээ хотын дундуур тэ цайз мэзийнхаа одоо тэр ард иргэдтэй түүнийг ингээ танилцуулах юм. Хаан энэ хүнд хүндэтгэл үзүүлж байна. Өөрөөр хэлбэл өөрөө зарлаг, өөрөө одоо үйлчлэгчийн дүрд орно гэдгийг Хамаан даанч төсөөлсөн. Даанч алдчихлаа да. Даанч дэндүү буруу бодсон. За ингээд пастор нь ингээд байсагээл цаг руугаа хараад бид нар яг нөгөө дараагийн цуглаантаа би бараг тулж дуусаад байгаа юм аа. Энэ хараа 10 бүлгийг та нар гэртээ уншин шүү. Ямар гайхалтай түүх. Эмгтээчүүдэд зориулсан. Тийм үү? Одоо бурхны ирэлхийг зоригт бүсгүүчүүдэд зориулсан. Одоо манай Монголын Мантухай сэцэн хатан гэдэг 4 ангитай кино байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан Библиэд Эстер хатны түүх гэдэг. Бид нар өөрсдөө ярьдаг хэрнээ, сонсдог хэрнээ ингээд яг уншаад учир агуулгыг нь олохдоо үнэхээр бурхан ямар гайхалтай юм бэ гэдгийг бид нар гэрчилж явах хэрэгтэй. Бид нар ярьж явах хэрэгтэй. Бид нар номлож явах хэрэгтэй. Амен. За ингээд Хамааны хорон санаа төлөвлөгөө яг нөгөө нэг устгах тэр зарлиг марлиг хэвээрээ байгаа шүү дээ. Өмнө нь ингээд зөвшөөрүүлсэн. Юудэ үндэстнийг алга болгоё, устгахыг, эд хөрөнгийн дээрэмдий, эхнэр хүүхдийн олзлыг гэдэг энэ зарлигийг одоо тэр чин гаргуулж чадсан шүү дээ. Тэгээд 2 дахь өдрийн найранд очиж. За би маш яралтай хурдтайгаар цааш өргөжлүүлээд тэгээ хамтдаа дуусгаад залбирая заяа. Тэгээ 2 дахь өдрийн найран дээр очисон. 2 дахь өдрийн найран дээр дахиад нөгөө хаа маань Эстер хатнаас асууж. Хатантаа дэндүү хайртай хаа. Эстер хатан таны гуйлт юу вэ? За би танаас баг 3 дахь удаага асууж байна хатантаа. Та юу ч байсан хамаагүй хэлээрэй.
хаант улсынхаа талагч болохноо өгөхөд би бэлэн байна гэсэн. Харин энэ өдөр Эстер амлсан ёсороо яг одоо хааныг найранд урьсан түүнээс гуух хүсэх тэр шалтгаанаа одоо илчилж байна. Эстер номын 7 дугаар бүлэг. Хаант минь хэрв би таны нүднээ тааллагтай нь олсон бөгөөд хаан үүнийг таалбал гуйлтын минь хариуд миний амийг надад өгч хүсэлтийн минь хариуд ард түмнийг минь надад өгөөч гэсэн. Оппа. Гуйлт нь юу байсан гэхээр хаант улсын талч байсангүй. Алт мөг алмаз эрдэнэч байсангүй. Ирэх ямч байсангүй. Зүгээр л миний амийг надад буцаагаад өгөөч гэсэн. Миний ард иргэдийг амь насыг нь устгагдахыг бүчвшөөрөөч гэсэн. Хаан шоконд орно үстэй. Юу вэ? Хэн бэ? Юу вэ? Би хизээч тгээгүй шүү дээ. Би тийм шийдвэр гаргаагүй шүү дээ, Эстер. Чи надаас юу гуйчваа? Тэгээ хаан асууж Ахашвирош хаан Эстер хатнаас тэр чин хэн бэ? Энэ үйлдэлийг зүрхлэгч хүн хаана байна вэ гэж асуухад Эстер дайсан бөгөөд өст нь энэ муу санаатай Хаман гэж Хаман руу заасан. Өөрөөр хэлбэл энэ өстөн дайсан, энэ хоморглон устгах гэж байгаа, миний амьд хүрэх гэж байгаа тэр нэгэн бол таны хажууд сууж байгаа, таны дэндүү хитэгдэг, таны тэргүүндээ түшмэл Хаман гэдгийг тэр шударгаар өтсөн байна. Гэхдээ Эстер өөрөө ямар эрсдэл үүрхээ, тэр өөрийнхөө амийг хүртэл одоо хэрхэн одоо зольж болохоогоо тэр хумсралсан байсан ч гэсэн тэр улс үндэстнийхээ төлөө энэ үгийг шударгаар, зөрөгтэйгээр юу л болов болог. Эцэст миний нохоо ам юу юм? Миний улс үндэстэн сүрх гээд. Миний сүм чуулган тарах гээд, хагарах гээд. Юу гэдэг? Өөрийн төлөө биш. Өөрийн өчүүхэн амь насыг хэрхэн яаж хэлтрүүлэх вэ? Миний эрх ашиг яаж хөндөгдөх бол гэж бодлогоогоор улс үндэстнийг мань аврах. Тэгээ өөрийгөө еврей гэдгээ, юудэ гэдгээ, гарал уршил нь хаанаас гэдгийг анх удаа тэнд илчилж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө миний улс үндэстэн, миний ард түмэнгээ хэлэхээр нөгөө Хаманы ярьжсэн юудэ үндэстний талаар хаан айл хэдэ мэдчихсэн ч гэсэн одоо Эстер өөрөө түнтэй дэндүү хамааралтай энэ улс үндэстний салшгүй нэг хэсэг гэдгийг хаан энд одоо анх удаага мэдчих авсан гэсэн. Хааны шийдвэр маш тодорхой байсан. Хааны шийдвэр тэр хатандаа хайртай, тэр маш их ууралсан, хилгэлсэн, тэр цэцэрлэг рүү гарч явж өөрийнхөө уур хилэнг барж дийлэхгүй байсан учраас тэр ордноос гарч тэр цэцэрлэг дотор жоохон байжгаад буцаад ороод ирсэн чинь нөгөө Хамаан байдал бисцнийг мэдээд Эстерийн өмнө одоо тэр бүр ингээ унаа төгссөн. Одоо ингээд Эстерээр дамжуулж л өөрийнх нь амь нас аврагдах боломжтой гэж тэр одоо ямар ч хүн тэгжл бодох байх л да. Одоо над ямар ч найдвар байхгүй болчлаа. Энэ хатан намайг илчилсэн хатан магадгүй гуух юм бол юугаач өхөөс буцдаггүй хаан Эстерийн үгнээс болж миний амийг хэлтрүүлж магадгүй гэсэн тийм эцсийн гордлогоороо тэр тэнд бүр шалаар нэг талаар нэг тэр сандал дээр унтсан байсан гэж Библиэлд хэлсэн. Улам хааны уур хүрсэн. Чи миний хатны хажууд яаж ингэж ирээ цэрээгүй ингэж чи гівтэж чадчихна. Чи яах гээд байгаа юм? Хүчрхийлэх гээд байгаа юм. Библиэлд яг тэр үг нь байгаа байхгүй. Чи яах гээд байгаа? Миний хатныг чи хүчрхийлэх гээд байгаа юм. Тэгээд тэрийг дүүжил гэсэн. Хамаан дүүжлэгдсэн, хаан дүүжлэгдсэн бай. Өөрийнхөө бэлдсэн 50 дохоо шон дээрээ тэр дүүжлэгдсэн. Эцэст нь тэр Хамааны 10 хүүхэд ч гэсэн алагдсан тухай Эстер номын төгсгөлд 10 хүүхэд нь хүртэл. Өөрөөр хэлбэл энэ түүх Эстерийн түүх яаж дуусч байгаа вэ гэхээр ийхүү тэр зөрөгт хатан, тэр ядуу, боол, үнчин байсан тэр охин, тэр шудраг, дуулууртай тэр Бурхан түүнийг дуудсан гэдэгт итгэжсэн. Бурхан өөрийг нь болон өөрийнх нь ард иргэдийг хамгаална гэж эцсээ хүртэл твчиж, итгэж, хүлээж чадсан тэр бүсгүйгийн ялалтаар, Израильчуудын ялалтаар энэ ном дуустдаг байна. Амен. Тэгээ хаан Мордехайг өөрийнхөө хоёр дахь хүн болгодог. Энэ улс үндэстэн хаант улсынхаа хоёр дахь хүн. Мордехайд хүн болгон ёстой нөгөө нэгэн цагт Хамаанд хүндэтгэл үзүүлж исэн шиг Мордехайг тэгтээ айснаасаа болж биш. Түүний хийсэн зүйлээс нь болж түүнд алга дашиж, түүнд мэхийж, хүндэтгэл үзүүлэх хэмжээний тийм одоо агуу хүн болж Мордехай дэвшсэн байна. Эстерт хаан улам илүү их эрх хэмжээг өгсөн. За, Эстер хатан Мордехай таярт
би энэ зарилгийг, хуулийг өөрчлөх, бичиг цаасан дээр засвар оруулах, тэгээ трийг энэ 127 овг аймаг руу өтөр түргэн явуулах эрхийг өгч. Текстүүдээ өөрсдөө зохио. Миний бүгжийг ав, тамгал. Тэгээд тэр илч зарлагуудыг дураараа хэрэгэл. Ямар санхүү орон тэр санхүүг гарга, оруул. Тэгээд тэр хоёр маш яаралтай арга хэмжээ авсан учраас нөгөө 127 аймагт байгаа эрсдэлд ороод байсан тархаж суурсан юудэчүүд юудэ хүнийг харах болгондоо хаал, юудэ хүний гэр орныг шатаа, эхнэр хүүхдийг нь боолж одоо эд хөрөнгийг олзолж ав гэсэн тэр зарлиг аль хэдийн түгцэн байсан, түгхэд бэлэн болцсон байсан яг хэрэгжтгийн даваан дээр байсныг Эстер Мордехай нар өөрийнхөө улс үндэстний төлөө мэрэгэн ухаан гаргасан учраас хамгийн чухал нь Бурхны нэгүсэл тэдний дээр байсан учраас тэд нар тэр хуулийг өөрчилж чадсан юм аа. Амен. Тэр зарлагуудыг өтөр түргэн илгээж чадсан юм аа. Тэгээ еврейчүүдийн тал дээр хууль гарсан. Одоо еврей хүнийг, юудэ хүнийг занлах хийсэн. Тэдний эсрэг зэвсэг барин ирсэн хүн болгоныг, үндэстэн болгоныг харин эсрэгээрээ еврейчүүд устгах тийм эрхийг албажуулж авсан баг. Албажуулж авсан. Тэр үеийнээр яг л тэднэрт яаж хандж ийсэн, тэдний эхнэр хүүхдүүдийг эд хөрөнгийг олзолж болно, авч болно, өмчилж болно гэсэн хууль нь эсрэгээрээ еврейчүүдэд та нарын дайснуудыг та нар ингэж болно гэсэн хууль батлуулж чадсан байна. Хамгийн сүүлд нь энэ номын төгсгөл 9-р бүлгийн 4-р ишлэлээс учир нь Мордехай хааны өргөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн тархжээ. Учир нь Мордехайгийн чинь хүн улам бүр өргөмжлөгцөөр байв. Ийхүү юудэчүүд бүх дайснаа элдний ирээр цохиж хүүс тэмтрэн устгалаа. Тэд өстнүүдийнхээ эсрэг дур зоргоороо үлдвэ гэсэн мэт. Хаан ахаал асууж 12 дугаар ишлэл дээр 9-р бүлгийн 12 дугаар ишлэл дээр. Энэ болгон үйл явдлын дараа хаан хатан Эстертэй юудэчүүд Суза цайзанд 500 хүнийг бас Хаманы 10 хөвгүүнийг алж хүүс тэмтэрсэн байна. Тэгвэл хааны бусад аймагт тэд юу үйлдсэн болдоо? Одоо чиний гуйлт юу вэ? Тэр нь чамд өгөгднө. Чи өөр юу хүсэвэ? Түүнийг чинь гүйцэтгүүлэх болно гэв. Тэгэхэд Эстер хэрв хаан үүнийг таалбал өнөөдрийн зарлиг ёсоор маргааш ч мөн үйлдэхийг Сузад бүү юудэчүүдэд зөвшөөрөг. Мөн Хаманы 10 хөвгүүнийг ч дүүжлэг гэж хэлвэ. Хаан тийхүү үйлдэг гэж зарлиг болгож зарлиг нь Сузад гарч Хаманы 10 хөвгүүнийг дүүжлвэ гэсэн. Өөрөөр хэлбэл Эстер дэндүү хэрэг мэдлэлтэй болсон. Мордехай ч гэсэн тухайн хаант улсын хааны 2 дахь хүн болж чадсан. Юудэчүүд, еврейчүүд аврагдсан. Хамгийн сүүлд нь 10 дугаар бүлэг Мордехайд хаанаас дэвшүүлт хүртээсэн алдар гавьяаны бүрэн илтгэл энэ бүхэн Перс болон Медийн хаадын шаштар номд бичигдсэн босуу. Юудэ хүн Мордехай Ахашврош хааны удаах хүн байсан агаад юудэчүүдийн дунд онцгой нэр төртөгөөс гадна ах дүүсийнхээ тааллыг болсон. Ард түмнийхээ сайн сайхныг эрэл хийсэн. Бүхэл үндэс угсааныхаа амар тайвны төлөө дуугардаг хүн байлаа гэсэн. Амен. Халелуя. Амен. Энэ түүх өнөөдөр биднэрт юуг өгүүлж байгаа вэ гэхээр төвчээрээ алдахгүй байх. Төвчээртэйгээр хүлээж сурах. Библийн Галаат номын 1-р бүлэг. Илч Паулийн хэлсэн үг. Харин эхийн хөвлөд байхаас минь намайг сонгон тусгаарлаж нэгүслээрээ дуудсан тэрээр харийнхны дунд хүүгээ тунхаглуулахаар миний дотор түүнийг илчилсэн юм а гэсэн. Амен. Еврей номын 10 дугаар бүлэг. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүх хай. Бурхны хүслийг биелүүлээд амлагдсныг хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй. Учир нь айсуу нэгэн тун удахгүй ирнэ. Ис саатнаа. Харин зөвхт хүмүн итгэлээр амьдрна. Хэрв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг ис таална гэжээ. Бид сүрэл рүү ухрагсад бус харин итгэж амийг хадгалагсад билээ гэсэн. Бүгд хамтаа суудлаасаа босцгоё. Амен. Өнөөдөр бидний амьдралын минь эргэн тойронд бидний ажил үйлчлэл эсвэл бидний харилцаанд юу ч болж иж болно. Өнөөдөр тайван байгаад маргааш төгшүүр авчирч болно. Өнөөдөр төгшүүртэй байгаад маргааш амар тайван ярьж болно. Мэдхгүй. Гэхдээ нэг өөрчлөгдөхгүй юм. Нэг хизээч өөрчлөгдөхгүй зүйл бол Бурхан бүхий л цаг үед тэр цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүн бүрийн амьдралд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр оршин байдаг юм а. Энэ хизээч өөрчлөгдөхгүй. Тэр боол, ядуу, үнчин ямар ч одоо ирээдүй байхгүй тухайн үедээ айцтай тэр эмэгтэйгээр дамжуулж, тэр эрэгтэйгээр дамжуулж
тэр үндэснийг өрөөж чадж байгаа, тэр үндэснийг аварч чадж байгаа Бурхан өнөөдөр бидний амьдрал зүгээр сууж байгаа гэж юу? Өнөөдөр таны амьдрал түүнд хамааралгүй юм гэж юу? Энд гагцгүй бид итгэж өөрөөсөө шалтгаалах Эстер хатан шиг, Мордехай шиг та юуг чадхаар байна? Танд ямар боломж өгөгдсөн байна? Танаас юу шалтгаалж бас танаас юу шалтгаалахгүй байна гэдгийг дүгнэлт хийж бид нар амьдралдаа дараагийн алхмуудыг хийх юм бол эзэн өөрийнхөө гайхалтай ажлыг танаар надаар бид бүгдээр дамжуулан чуулганд маань хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Зөвхөн чуулганд биш Монгол улс үндэстэнд тэр байтугай дэлхийд даяар хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Бүгдээ хамтаа залбирцгаая. Эзэн Бурхан минь таньда баярлалаа. Гайхалтай хатны түүхээр энэ хүү зөрөгт баатарлаг эмэгтэйн түүхээр дамжуулж өнөөдөр Бурхан хаа сайгүй үеийн үед үрд мөхөд бүхий цаг үед хинээрч дамжуулж өөрийнхөө нэрийг алдаршуулах чадaltaй Бурхан гэдгийг дахин ухааруулж ойлгуулж өгсөн таньда баярлалаа гэсэн. Та үнэхээр сайн Бурхан. Танаас илүү сайн байхгүй. Эзэн минь та биднийг анх л бүтээхдээ биднийг хайрлсан, биднийг дуудсан, биднийг сонгосон. Таны тэр зан чанар яг одоо ч гэсэн хിവэр. Таны тэр хайр өчүүхэнч жижигрээг дундрааг. Эзэн минь энэ зогсож байгаа хүн болгон таны хайрыг амсах, авах эрхтэй гэдгийг тунхаглаж байна гэсэн. Хүн бүр өнөөдөр магадгүй амьдралд ингээд бүх юм дууслаа. Амьдрал цаашаа ямарч гэрэлгээгээ байхгүй боллоо, гарц харагдахгүй боллоо гэж байгаа бол Эстер хатны түүхийг дахин уншиж эзэн дотор босгон байгуулагдах болтугай Есүсийн нэрээр. Итгэлээрээ барьж байгуулах болтугай. Сэтгэлээрээ барьж байгуулах болтугай. Бие махбодороо барьж байгуулагдаж эзнийг алдаршуулах болтугай Есүсийн нэрээр. Бид өөрчлөлтийг хүсэж, бид өөрчлөлтийг тунхаглаж эзэн минь бид итгэлийг бас хүлээж чадах тэр гайхалтай тэрхүү хатанд байсан шиг, түүний ард иргэдэд байсан шиг тэр төвчээрт суралцахыг хүсэж. Та биднийг хөрөөх болтугай. Та биднийг чиглүүлэх болтугай. Та бидэнтэй хамт гэдгээ та бидэнд үргэлж мэдрүүлж өгөөч. Өдрөөсний хүндэлцгээе. Халелуя Иесус. Зөвхөн Иесус миний итгэл загалмай хүч чадал дотор гэрэлтэй халдаа. Зөвхөн Иесус миний итгэл загалмай хүч чадал дотор гэрэлтэй халдаа. Өдөр хамтдаа өргөцгөөе. Миний бүх яалталтаар их эзэн даалдрыг миний хүч миний найвар миний бүх яалталтаар их эзэн даалдрыг миний хүч Халелуя хамтдаа бүгд гараа өргөсөн хэвээрээ эзний заасан залбирлаар тунхаглаад өнөөдрийнхөө цуглааныг өндөрлцгөөё. Та намайг дагаад залбирахгүй юу? Тэнгэрдх бидний аава. Таны алдар ариунаар дуурсдаггүй. Таны хаанчлал ирдэггүй. Таны таалал тэнгэр чигээ газарт биелдэггүй. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг буруу татлаханд бүү автуулаач. Ёрын муугаас гэтлэгээж хаанчлал, хүч чадал, алдарсуу мөнхөд таних Есүсийн нэрээр. Амен. Халелуя.